За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За их холоос зориод ахыг зориод түрээд ирлээ. Ах малчин болцсон юм уу эсвэл бүр таны шууд дунд гоё пүүзэ өмсөл гоё хуцаа өмсөл яа гэж явж байгаа юм баг гэж бодсон чи. Одоо залуунаас тэр хийг тэгж өнгөрөөлөө. Тий одоо тэгээд адуу шиг сонирхон. Энэ үйл өөрөө нэг тийжээж үйлжиж яг үзэх гээд л тэгээд хөдөө гараад ирсэн байж. Анхны жил юм тий. Тий анхны жил. Бүх л юм анхных л. Таадуугаар. Ах өөрөө ер нь сонирхолтой одоо мал. Сонирхолтой. Таны ш одоо Япон хүн л гэж мэдхээс ш. За одоо хүн болгонд таньж байгаа бах тий. Айстап боги гэдэг. Яг нөгөө шинэ залуучууд бас мэдгүй чийж магадгүй ихэнхэнд мэдчихэл байгаа бах та товчхон танилцуулж өгч хэрэг. Намайг бол Шарнуудаа хөгтө Содном Даржигийн Чулуун баяр гэдэг. Тий тэгээ залуу одоо хүүхэд наснаас одоо дуу хөгжим сонирхож Айстап хамтлаг тий байж ирсэн юм байна. За манай контент болохоор нөгөө нэг ер нь хорт зуршил, мансуурал те ер нь бол цаашлаад хар тамхи гэдэг зүйл одоо Монголын нийгэмдэр нэлээд хүчтэй байна гэж байгаа. Тэгээ бидний контент сонгож авч оролцуулж байгаа улсууд ер нь энэ талаар илүү нарийн сайн мэддэг улсуудтай л ярилцъя гэж. Учир нь яад үл энийг сурталчлах гэдэг юм биш ээ. Гол нь нөгөө нэг одоо Монголын нийгэмд яг хажууд ирж суучаад хаалга төгшөөд байна л тэрнээс урчлан сэргээд үгүй гэж хэлж чаддаг ухамсартай залуучуудыг л ойлгож аваасаа л гэж энэ контентыг эхлүүлж байгаа. Миний бодлоор бол бас нэлээд оройтж байгаа л контент үү тий. Тийм ба. Ер нь бол хаалга тавших байдгаа эзэг газар аваад хэцүү болсон. Ахын хувьд хизээ ер нь энэ зүйлийн талаар мэддэг болов. Маш олон жилийн өмнөөс мэддэг. Тэгээд тэрийг хэрэглэж одоо тэрнээс одоо мэдээж тэрнээс ямар нэгэн байдлаар нэг тийм хэвэн байгаагаас илүү тийм нэг тухайн үед одоо таалагддаг юм тий. Тэрнээс ер нь бол энэ зүйлийг бол ганц болон товчгоор хэлэхэд бол ер нь нэгч бити үзээрэй л гэж л. Энэ бол мөсний тухай ярьж байгаа би. Тэнийг бол нэгч удаа бити хэрэглээрэй л. Нэгч үзэж болохгүй л гэж л. Ах одоо аавын хаалга татчих юу? Энэс бол зөндөө удаа татчихсан. Ер нь бол нэг ингээ хэрэглээд үзсэн хүн бол ер нь одоо маш амархан хайна гэж бол хэцүү. Ер нь болоход хэцүү. Ер нь болоход хэцүү. Ер нь бол тэгэл амьдралынхаа турш ер нь л маш олон зүйл алдна л гэсэн үг. Тэгэхээр тэгээд ингэхээр болохгүй, тэгэхээр болохгүй гэснээс ер нь л нэг ч удаа л бити мөсийг үзэрэй л гэж л хэлэх. Ер нь бол тэр бол маш их донтолно. Ер нь шууд байхгүй бол яг хэрэглэхгүй байж болно. Байгаа тохиолдолд харсан тохиолдолд бол бас хэцүү хэрэглэхгүй. Хажууд нь байгаад ахс юм хэрэг хэцүү. Ер нь л хэцүү. Юунд нь олдгийн хэцүү шүү. Тийм болохоор дээр нь энэ хуулиар хориотой тэгээд ингээд энэ маань бүр шоронд ял идэх хэмжээний тийм бүр хориотой учраас энийг бол нэг ч удаа бити үзээрэй л гэж л дахин л. Биш огт бүр тийм баг хараатч хэрэггүй л. Тийм. Нууц шил ах ер нь зүгээр яхаа ингээд за шоронд ингээд энэ хэрэгээр орж илсэн юм. Тэгээд ингээд шоронд байхад ер нь та яг хэн байсан бэ? Сайхан бол мэдээд сайхан зүйл гэж байхгүй шүү дээ. Таар гэр амьдралаасаа холдно, маш их зүйлийг алдна. Хийж бүтээх байсан тэр цаг үедээ шал өөр зүйлд очиод хоригдсон ингээд өнгөрүүлнэ. Тэгээд хүүхдийнхээ өсгнээс одоо гэр орныхын тохиолдох хилдэг юм боллоо тэнд байхгүй байна. Сэтгэл санаа маш их ерөн зовиртой хэцүү байна. Тий. Ер нь зүгээр яхаа ингээд би ингээд нөө олон залуучуудаа яг энэ талаар ингээд ярилцаа сууж байна л та. Тэнгууд ингээд одоо энэ ингээд нэг юм сүлжээл байгаад байна л гэж яриад байна л та. Энэ ер нь тойрог хэр том бэ? Ер нь маш том баг. Ер нь хэрээс итэрсэн үү? Хэрээс итэрсэн. Тэгэл одоо ер нь бол одоо тэр зүйлийг ингээд их зарж үрдэг
Мөрдөг те тэрийг ингээд ер нь би бол ингэж боддог. За ер нь орж ирэхэд нь л хориг тавьж чадах юм бол байхгүй юм чи баасаа зардыг нөгөөх нь юугаа авдээ. Хин юугаа хэрэглэх вэ? Тийм биз дээ. Оруулахгүй л байх тал дээр нь маш сайн ажилласаа гэж боддог ер нь. Тийм тэгээд ер нь одоо танайх шиг юм нэвтрүүлэг эдрийг бол яг сайхан үнэнгийн яриад ингээд одоо хүмүүс шууд ойлгуулждаг тийм хүмүүсийг ер нь маш их оруулж ийм талаар ингээд ийм нэвтрүүлгүүд маш олныг тэгээд дээрэс нь яг тусад нь одоо энэ Монголд байгаад байгаа юмнуудын талаар мэдээлэлтэй байж чинь хүүхдүүд залуучууд хэрэглэхгүй байх. Ер нь гэхдээ хүүхдийн нөгөө сонирхол одоо сониуч заммаа ингээл хүн болгонд байдаг шүү дээ. Тийм зүйлээс ингээл анх бид нар ч гэсэн тэгэл анх үзчихсэн. Тэгвэл одоо тухайн үед биднэрт хилээд өгчих одоо нэг ах нар ч юм уу одоо бид нар над шиг шинэ энээс болоод өчнөө шороо оронд суугаад үзсэн ийм хүний яриа марыг амьдралдаа нэг сонсож байгаагүй одоо нэг залуучууд бол ингээд одоо миний ядаж хэлж байгаагаас ахуулаад ингээд сонсож ингээд хилээд өгж байгаа хүн байгаа учраас шууд зарим үгэнд маань шууд итгэхээсэй гэж хүсэж байна. Тэгээд ямар ч байсан мөсийг бол нэг удаа ч гэсэн битгий үзээрээ. Тийг л одоо маш сайн л. Та ер нь хэрэг зүйл алдсан бай. Одоо замбраагүй зүйл алдсан байлгүй тий. Тийм хаяа бодохоор харамсдаг. Бодохыг ч хүсдэг. Гэтэ одоо нэгэн өнгөрсөн одоо минутыг буцааж чадахгүй бас янз юм бол эргэж бодох дурггүй. Тийм тэгтээ би бол одоо энэ зүйлээс хол байж ихтнэр болон хүүхдүүдээ сэтгэл санааг нь тайван амгалан байлгахын тулд ер нь өөрөө энээс өөр миний одоо яг хүсэж сонирхдаг зүйл маань хаана байна? Тэрийг хийж завгүй байж тэгж одоо амьдрахыг хүсэж байгаа. Одоо ахиж одоо тэр муухай газар мөцөлөө явахыг хүсэхгүй байна. Тэгэхээр орчин бас их солигдох ёстой гэж боддог. Би өөрийгөө зөв гэсэн зүйлээ л хийж байгаа. Тийм тэгээд өөрөө бас морь мал сонирхдаг. Тэд нар ингээд нааш цааш нь цуглуулад ирцээ. Тэгээ ингээд Монгол гэрт ингээд амьдраад Монгол ахуй соёл моёлоо бас мартцсан юм шиг. Монголоо ер нь мартцсан л юм шиг л. Ер нь энэ залуу насаа өнгөрөөцсөн юм шиг санагдчих. Нэг л Монгол ярьсан л хүнээс цаашгүй болж тэгээд Монгол ахуй Монгол одоо энэ өв боломжтой энэ дотор амьдрахад тэр зүйлээс хол байх бүрэн боломжтой гэдгийг бол олж харсан учраас энд ингээд ирсэн гэр бүл мүлээ хамаа ингээд бүгд энэ тал дээр одоо дэмжиж яг хөө энэ зүйл бол шууд ингээд гарахад хэцүү. Гэхдээ би бол энэ зүйлээс одоо бол гарна гэж бүр чин сэтгэлээсээ тэмцэж байгаа. Тийм учраас өөрийнхөө дуртай зүйлийг хийж тийм өөрийгөө завгүй байлгаж л одоо үзэж байгаа. Тийм хэрвээ бүр ингээд салаад энэ зүйлээс бүр огт энэ зүйлээс холдож чадсныга дараа бол хүмүүст бол бүр сайхан ярьж өгнө гэж төсөөлж мөрөөдөж байгаа. Уулзаа сууж байгаа залуучуудын яриаг ингээд сонсохлоор 10 жилдээ үтсэн гэж яриад байна л да. Бүр тэгэн штэ. Хар жоохноос л үтсэн гэдэг. Тэгэн штэ. Харин тэгэхээр одоо юу н гинтдэг вэ? Энэ тал дээр тий яг мэрэгжлийн одоо манад эмч байд юм уу байдгүй юм бас сайн мэдгүй. Анх бас тухайн үед энэ зүйлээс болоод ингээд гэр бүл мүл ингээд эвгүй харилцаанд орж явах үед бас энэ талаар мэдээлэл өгье. Сатаараа гэдэг нэртэй кино минь гэж гүйжсэн. Тэгээ явцдаа одоо энэ зүйлээс одоо холдохын тулд ямар нэгэн имлэг энэ зориулсан тийм бэлтгэгдсэн хүн өдр байд юм гэж хайж үзэж байгаа байдгүй юм бэл. Тэг манад бас нэг 2-3 орны амжилттай хэрэгжсэн төсөл мөсөл манад бас санал болгож ирэхэд нь зөвшөөрөөгүй юмнууд байдаг л гэсэн. Уг нь бол тэр тал дээрээ бас ажиллаж үзэх хэрэгтэй. Тийм зүйл мөл хэрвээ байдаг бол саналаараа явахд бол биелэн. Тэр сургалт бол эмчилгээнд бол тэгтээ тийм зүйл үнэхээр байдгүй юм байлээ. Тэгтээ Монгол ухаан, Монгол үе соёл ингээл энэ донд энэ бүхнээс ангид болох гэж л бодож байгаа.
Тэгэл өөрийнхөө зөв хүснэл хийж байгаа. Монгол хүн гэдэг талаар цусгаан хэлж өгөөч. Яг монгол хүн ямар байх хэвээр. Яг одоо хийсэн болгоныг хүнд заяахгүй ш. Тэгэхээр чи тэгээ за тэгэл нэг осолдохгүй л ямар ч зүйл хүн бол энэ дотор маш сайхан сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Тэгээ хүний ер нь энэ мөс зүс эргүүлээд цороол ингээд шүн дөлөөр амьдрал ингээд явхад бол ер нь хүний алдах алдахгүй донд л амьддаг. Энэ нь бол маш хэцүү. Тийшээ гიშгүүл алдчих гээд. Хүний мөсөө бүр алд. Бүр Энэ нь хэцүү болно. Танигдахын аргагүй болно. Тэгэхээр тэгэл маш их тэмцэл. Тэгээд ер нь тэгээд тих гэж ер нь заавалж тэгээд ямар ч хэрэг байхгүй. тэрс огт өгүүлж хэлэх шүү. Тийм, мөсийг шүү. Үнэхээр юм болохгүй шүү. Эцэг эхчүүдэд одоо нэг өсвөр насны одоо хүүхэдтэй эцэг эхчүүд одоо зөндөл байгаа шүү дээ. Тий. Тэр эцэг эхчүүдэд хандаж танд Эцэг эхчүүдэд одоо хэлэхэд бол ямар ч зүйл миний энэ үгийг л маш сайн хүүхдүүдтэй л өөрөө та энэ тухай мэдэхгүй ч гэсэн надад итгээд мөс гэдэг зүйл тааралдахад нэг удаа ч гэсэн битгий үзээрэй. Гэдгийг л хүүхдүүдтэй маш сайн заах хэрэгтэй. эцэг эхчүүд бас одоо энэ зүйл одоо юу гэдэг муухай зүйл гэхээс илүүтэйгээр бас тодорхой хэмжээнд мэдлэг мэдээлэлтэй байх нь зөв юм шиг байгаа. Одоо бол одоо сүүлийн эцэг эхчүүд одоо юу гэх залуучууд хүүхдтэй болж байгаа залуучуудад бол бүгд мэдээлэлтэй байгаа л үү. Тэ. Одоо бидний үеийнхэн болон биднээс дээш их бол бас мэдээлэл хэцүү ш. Ерөнхийдөө нэг нөгөө бараг л нөгөө хар тамхи гэсэн чинь цагаан өнгөтэй байд юм шүү гэдэг шиг л мэдэхгүй шүү дээ ер нь. Нарийн сайн мэдэхгүй тийм. Мэдэхгүй юм чинь бас мэдэхгүй юм хүнд заагаад байх хэцүү. Яг одоо тэгээ мэдэж авсан гэж үзээд итгээд мөс гэдэг зүйлийг нэг ч удаа бити үзэл гэдгийг маш сайн захиж хэлэх хэрэгтэй. Эрүүл мэндэд ер нь мэдээж айхтар хортолдоо. Гэхдээ яг ер нь эцсийн дүндээ юу болж дуусах вэ? Эцсийн дүндээ мэдээж бие хаагүй бол дуусна. Хүнд тархины хэмжээ гэж байгаа. Тэгээ ямиг ойлгохгүй эргцүүлэх, альва нэг зүйлийг томоор арах, жижигээр арах, тэгээ хурдтай бодох, зөв бодох, тэгээ ингээд хүн болгоны тархи өөр өөр. Тэгэхээр бол ер нь бол тий тархиа нэг ажилуулдаггүй ерөнхийдөө нэг тийм хүмүүсийг бол дарлана. Дарлаад ёстой л нэг тийм хуваагүй нэг хүний хүн хогл болгондоо. Тий. Тэгэхээр бол тархины ялгаа нэг зүйлтэй тэмцэх одоо тэр зүйл дээр муу хүмүүс бол ер нь дарлагдал хэцүү болно. Тэгээ ер нь онцгүй гэдэг зүйлээ мэдэнгүүтээ тэрнээс тэмцээд ажилдаг тарих бол асууж байна. Бос хүмүүс бол ер нь баларна. Ер нь л баларна. Ер нь бол баларахгүй хүн гэж байхгүй. Бүгд баларна, зарим нь хурдан, зарим нь жоохон удаж хийж балардаг юм. Ер нь цаг хугацааны л юм байна. Тий, ерөнхийдөө бүгд баларна. Эцсийн дүндээ бол балраал дуусна. Тийм бүгд баларна. Ер нь бол тэгэхээр нөгөө нэг найз нөхөд танил тал ч гэдэг юм одоо тэр хүрээлэл залуучуудад их чухал юм шиг байна тий. Ер нь яг энэтэй холбоотой. Одоо хэцүү л дээ. Одоо ингээд сайхан найзлаад нөхцлөө явцсан хүмүүс байжгаад нэг нь ийм зүйлд орлоо гэхэд тэрнээс л шууд найзаа солино гэдэг чинь бас ер нь хэцүү шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр тэгэл өөрснөө сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөсөнд л орж болохгүй гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Харин тий одоо ярилцаа сууж байгаа залуучууд бүгд л хэлж илаа. Ерөөсөө одоо юу гэдэг энэ бол ерөөсөө ухамсарын асуудал. Үгүй гэж хэлдэг бол 100 ухамсарын асуудал. Мөсөөл бол дотоос 100% бол ухамсар жижигдэн ер нь харч үз баларна. Яа одоо чинь нөгөө нэг мэдхгүй байгаа ч гэдэг юм одоо хүүхэд нэгээд хэрэглээ явж байгааг мэдхгүй ч юм уу иймэрхүү зүйлтэй одоо орооцолтсон байгаа мэдхгүй байгаа эцэг эхчүүд одоо чинь хүүхдийнхаа ямар зан төлөв байдал ч гэдэг юм уу биеийн байдал одоо нүд амуулах ч гэдэг юм уу энэ одоо яаж мэдэх вэ? Ер нь бол бас шууд ингээд мэддэг бас хэцүү шүү дээ. Ер нь ихтэй тэгээ зарим нь унтахгүй байна, идэхгүй байна. Тэгээд мэдээж нойргүй хоолгүй явсан чинь сөлдөн. За тэгэл ааш авир онцгой болох тий.
Тэгэхээр ямар нэг зүйл рүү яарсан тийм үсэн гэл. Тэгтэл ер нь бол тэрийг нь одоо харж хойноос нь үзэлтэж явж байхаар анхнаасаа л нөгөө сайхан тойрч сууж байгаа л аав ээж нь мэдгүй ч гэсэн тэр бол болохгүй зүйл нь нэг ч удаж болохгүй зүйл тэр юм байлээ шүү гэл маш сайн л хэлэх хэрэгтэй дээ. Гэтэ тэргүй тэгэл одоо энэ залуучууд энэ хот амьдарч байгаа хүмүүс тэгэл тааралдан тийм зүйлтэй мэдээж л тааралдаж л. Тэгэл тэр үед л яг л одоо өөрийн чинь нөгөө ёстой түрүүний хэлдэг ухамсарч л яг ихнийх дээр л байж ах хэвээр эзэж бити үзээрэй тэрийг нэг удаач бити үз. Яг нэг үзээд онцгой бол болно гэсэн юм байдгүй шүү. Юу ч бас нэг үзээдгий ямар шуухан байх нь хараад байгаа. Ог тийм байхгүй шүү. Тэр мөснөөс нэг ч бити үзээрэй. Одоо таны ойрын зорилго миний ойрын шинэ уран бүтээл хийж гин үү? Би хэсэг одоо харалт ганцаараа тий хүүхдүүд бүгд хотод сургууль соёлоо явж байгаа. Тэгээ нэг л олон дүүнэр зарсан хүн л олон жил амьдарч. Тий одоо тэгэл бүх зүйлээ өөрөө хийж өөрийгөө завгүй байлгаж хамгийн гол хийж байгаа зүйл маань миний дуртай зүйл учраас. Тий. Тэгэхээр бол ер нь яг хүн бас хэрэгтэй хэрэггүй зүйлд ингэж одоо сатаархаас урчлан сэргийлэх бас нэг сайн арга бол дуртай зүйлээ олж авах, өөрийгөө олж авах. Дуртай зүйлээ олж авах. Хин нэгэнтэй нэгэнгүй ганцаараа байсан тэр зүйлээ хизээч тэ одоо шантрахгүй цуцахгүй тэрнээсээ одоо нэг буцаад ахааргүй дуртай зүйлээ олж аваад тэрийг хийгээд явах хэрэгтэй. Ер нь бол энийг хийцгүй байна гэдэг чинь л хэцүү шүү дээ. Муу зүйлийн эхлэл болох гэдэг тийм одоогийн юмд. Тий. Тэгэхээр тэгээ би ер нь бол миний сонгосон зүйл бол би багадаа бас хөдөө ээжийнхээ ихчид ингээд ганц нэг одоо он мань хариулаад 100-ыг ингээд амралтаараа өнгөрөж Монгол ахуй соёлыг багасаа гадралдаг байж агаад дуу хөгжим болоод ер нь буцаад бүгдийг мартаж ирнэ. Тэгээ ер нь эргээд ингээд дурсахад бол Монгол ахуй Монгол гэр одоо ингээд Монгол мал зал одоо энэ ашаавраа ер нь Монгол ахуй дотор ингээд амьдрахад бол тэр зүйлээс ангид байх маш олон төрлийн юм давуу талууд байгаа. Энэ яагаад гэвэл хамгийн гол миний дуртай зүйл учраас. Дуртай зүйл маш их чухал. Тэгээд одоо чи гараад ингээд энэ байгалийн одоо энэ чимээ тэгэл энэ бүхэн бол ингээд хүнийг бол тэр хүнийг яг Монгол болгодог юм байна. Монгол дотор гэр дотор ингээд нормал идлээд ингээд явах өөр бодох зүйл гэж гарахгүй мэн гаргахчгүй юм байна. Зав ер нь гарахгүй. За тэгвэл ах бол ойрын нэг хэсэг хугацаанд болоо сайхан интернет төвлөрөөд адуу малаа гэдэг хүүхдүүд ирнэ. Тэдний гамаар маал гэл. Тэгээ одоо ер нь Улаанбаатар хот ч бас утаа өнөр гэдэг өвлдөө хийцүү болсон шүү дээ. Тэр үед бол бас ингэ байж ахын эрүүл мэндич тэр хүүхдүүдийн яг нэг муу зуршил энэ муу говхнээс хол бай хайртай анигаа энэ өөр хүүхдээ чаавга одоо энэ жоох болил гэсэн юм бол зорилго дотор энэ бол оршиж байгаа шүү. Ахчул бол одоо бүр хүүхдээ хань лайдлээсэн тэгэл сонссоор л гэсэн тэгэл. Одоо ингээд ярьцлагыг сууж хахад бол сайхан л. Тэгээд ийм одоо би таны адуун дээр байгаа гэхлээр нь бас л нэг юм гоё байшин баг барьж марцсан тийм юм дотор ингээл байж ах юм баг гэл төсөөлтөө ирсэн чи юу вэ гэр мэр дотор ингэ сууж байгаа гэж. Жохон гайхлаа. Юу нэг гайх. Одоо тий одоо нөгөө л гээд аль өрөөд иргээд нөгөө дөрөв хүүхд цуглуулаад зараас хөвтөө зурд үзэж сууж шүү бололтой. Нэг л их сүртэй юм ярьжсэн та тий. Тэгэхээр зүгээр би нэг тоглоом юм ярина. Тэгээ одоо тэндээ байж чадахгүй гүгээл үзэж байгаа. Контентэд ингээд оролцооч гэж санал тавихад ямар санагдав? Ингээд л ярих юм байгаа шүү дээ. Яг юу болохгүй гэдгийг л байсан хэлхэл гэж бодсон. Тэгээд зүгээр хамаагүй ярьж болно үстэй болно гэдэл. Ер нь бол хэлж явах хүнд ийм зүйлийг сэрэмжлүүлж хэлэх гэж одоо юунд цааргалах вэ тий. Тий.
Харин тэгээсээ л гэж хүсэж байгаа бид нар ер нь нөгөө нэг хүүхдтийш одоо болохгүй гэхлээр заавал тэрийг ингээд сонирхоод үзээд байдаг тий. Тэрэн шиг бид нар одоо хууль хүчний байгуулагч гэдэг юм уу тий ингээд болохгүй шүү гэдэг байх тусам хүүхдүүд бас сонирхоод байх юм болоо тийм учраас яг одоо муухай алдтай гэдэг хэцүү тэр цаад үр дагаврыг нь яг мэддэг хүмүүсүүд нь хилээд өгөх юм бол тэр хүүхдүүд илүү ухамсартай ойлгох юм болоо гэж энэ контентыг санаачлал ингээл явж байгаа. Тэгээд одоо явсаар хагаад энэ бүгд баларна гэж ярьсан. Тэр баларна гэдэг чинь хайртай бүхнээс хол байж ял шийтгэл авч шороо үзэж тэрнээсээ гарч ирсэн ч дахиад нөгөө зүйлтгээ утгалдаж харах юм бол тэрнээс салахгүй хэцүү байдалд орно гэсэн. Нэг насан турш та тэгэхээр нэг ч удаа бити үзэл гэж дахиад маш олон хэлмээр энэ даа. Ахын үг бол цөөхөн ч гэсэнтэй маш чинтэй сайхан өгнөд байлаа. Тэгээд ах эцсийн нэг үг болгоод хэлж өгөөч. Эцсийн үг гэвэл одоо дахиад нөгөө олон үгнийхээ хэлээ. Мөсийг бол нэг удаа ч гэсэн битгий үзээрээ. Тэгээд бол залуу нас гэдэг чинь айгүй хурдан ингээ өнгөрчдөг юм байна шүү. Тэгээд сайн амтай дуртай одоо болтол гэр бүл маань байгаа. Тэрнээс хүн болгоо адилгүй. Тэгэхээр сайхан гэр бүлээ алдъя шүү. Тэгээд цаг хугацаагаа алдна, боломжуудаа бусдад алдна. Тэгээ мэдээж нөгөө хууль бус юм хийж байгаа хүмүүс донд амьдрын хүнд дээрлэхүүлэн хин чамаг өнгөөлж хамгаалах баргүй тийм хэцүү байдалд орно. Энэ нэгээд бүхэл хэцүү байдалд орё л гэвэл энэ рүү ороорой. Энэс хол байгаараа нэг ч удаа бити үзээрэй л гэж хэлмээр энэ да. Өсөлтийг нь хүлээж аваад контентэд маань орж бас яг үнэн бодит зүйлсүүдээ яг сайхан дэлгэрэнгүй товч ярьж өгсөн. Маш их баярлалаа. За тэгээ маш хүнтэй цаг байлаа. За баярлалаа. Ha ha ha!